Сайн байцгаана уу өрхөн мөндөд сонсогчдоо. Хэргийн мөрөөр подкаст маань дахин эргэн орохоор болж байна. За энэ удаагийн хэрэгээрээ Шведийн нэгэн бүс нутагт орших жижигхэн тосгонд гарсан хэргийг та бүхэндээ хүргэх болно. За тэгээд олон зүйл нуршуулгүй шууд хэрэг рүүгээ орё. 2003 оны 7 дугаар сарын 11-ний өдөр хоёр хүүхдийн ээж Мари Самуэлсон Вансбро бүс нутгийн Applebourne нэртэй газраас орос руугүй алга болсон нь тус бүс нутгийн оршин суугчдыг цочролд оруулах хэмжээний тийм том хэрэг болсон юм байна. Учир нь тэр газар бол хүн ам бахтай жижиг суурин тэгээд гэмт хэрэг бараг гардаггүй гэхэд болно. Цагдаагийнхан мэдээг хүлээж авсан даруйдаал оршин суугчдаас бүрдсэн 50 хүний бүрэлдэхүүнтэй хайх баг гаргаад Маригийн гэрийн ойролцоо эргэн тойронд нь хайлт хийсэн ч ямар нэгэн үр дүнд хүрээгүй. Олдохгүй удах тусам хүмүүсийн итгэл алдарч зарим нь бол гэрээ орхиод явсан, эсвэл хүнд барьцаалагдчихсан, за тэгээд хүнд алуулчихсан болов яасан бол гэсэн зөндөө таамаглалуудыг оршин суугчид гаргаж байсан. Мари Самуэлсны хувьд бол яг алга болох үед 27 настай хоёр хүүхдийн ээж, за тэгээ Ян Эрик гээд 1990-ад оны үед яг анх удаа танилцаад тэрнээс хойш хоёулаа хамтдаа байгаад амьдралаа босголцоод ингээд явж байгаа залуутайгаа хамтран амьдарч ирсэн байлээ. Тэгээд тухайн үед бол тэр хоёрын сонирхол нэг Америк машин сонирхогчдын тийм клубийн идэвхтэй гишүүд байсан байгаа. Маригийн хувьд бол тухайн клубийнхаа нарийн бичгээр нь ажилладаг байсан. Клубийнх нь найз нөхдийн яриагаар бол Мари эрч хүчтэй, эерэг байдлыг байнга бүрдүүлдэг, хөгжилтэй, нэг удаа тэмцээн зохион байгуулад эрэгтэй эмэгтэй гэлтгөө бүх хүмүүсийнхээ гар хүлийнх нь хумсыг чернэлийн ягаан өнгөөр будаад тэрнээсээ болж бөөн инээдэн болж исэн гэсэн дурсамжийг бас ярьдаг юм билэ. Мөн амьтанд хайртай, өөрийн гэсэн тижээж байгаа амьтдаа дандаа нэр өгдөг. Жишээлх юм бол загсандаа Lars, за улаан өнгийн Ford машинтай байсан тэрийг Robert Red Ford гэж нэрлэдэг байсан байгаа. Түүний хувьд бол Ян Эриктэй танилцаад хоёулаа тусдаа гараад энэ Applebourne агуулах маягаар өмнө нь засварын газар маягаар ашиглаж байсан айгүй том юм эдлэн газар шиг энэ зураг дээр харагдаж байна. Энэ газарт бол ерөнхийдөө хоёр нохоотойгоо 5 настай, 2 настай хүүхдүүдтэйгээ за тэгээ Ян Эриктэй цог хамтран амьдарч байсан юм байна. Ян Эрикийн хувьд бол механик мэргэжилтэй, машин засаж өнгөлдөг, ер нь бол гарын дүү сайтай. За дээр нь зан чанарын хувьд бол олонний анхаарлын төвд байх дуртай, хөгжилтэй, мөн эго өндөртэй тийм залуу байсан байгаа. Алга болох өдрийн урд өдөр буюу 7 дугаар сарын 10-ны орой тэр хоёр рок концерт үзэхээр Вансбро хот руу клубийнхаа найзуудтай явсан байгаа. Тухайн үед Мари бол бөөн ирч хүч, инээд алдаал, байн хөхрөөл, байнгын зогсоо байдалтайгаар ерөөсөө нэг ч суугаагүй. Тэгээд тэр хамтлагийн дуу болгон дээр хамгийн урд игнэн зогсоод бүжгэлсээр л байсан байгаа. Тоглолтын дараа тэд бол найзуудаасаа салаад зарим найзуудтайгаа хамт харахаар явсан. Тэгээд шөнийн 2 цагийн үед бол найзууд нь тэднийг дөхүүлж өгчгөөд гэртээ орохыг нь бүр харчгаад явсан байгаа. За тэгээ гэртээ оронгуудаа Ян Эрик, Мари хоёр маргалдаж эхэлсэн. Юунаас маргалдаж эхэлсэн бэ гэхээр хоёр нохооныхоо хоолны самнаас болоод маргалдсан. Тэгээ энэс болоо Мари хаалга саваа гараа явчихсан. Би тэгээ уур нь удахгүй гарчгаад эргээд ороод ирэх байх гэсэн орж ирээгүй гэсэн мэдүүлгийг Ян Эрик өгсөн байдаг. За тэгээд хүлээж маргааш нь ирэхгүй болохоор нь мөн Мари ажилдаа очоогүйгээс болоод заалга болчихлоо гэсэн байдлаар цагдаа тандсан. За бүр тэр байтугай Мариг алга болсноос хойш бол Ян Эрик хэвлэл мэдээлэл олон нийтэд хандаад түүнийг олоход туслахыг уриалж байгаагаар Маригийн энэ хамгийн сүүлд авахулсан зургийг нь өөрөө галтгооны өрөөнд тийм суусан байдалтайгаар авахулсан зурагт мэдээллийг сонинд нийтлүүлсэн. Маригийн хувьд бол ийш тийшээ явахдаа заавал нэг өдрөөс дээш явах юм бол хил хөрөгдөг. За дээрэс нь банк карт, утас гэд юугаач ашиглаагүй. Хэрвээ нэг тийшээ явах юм бол найзуудтай ч гэсэндээ хил хөрөгдгөө гэж найзууд нь дурдсан байдаг. Зураг дээр харагдаж байгаа хавтаст бол 250 хүний байцаалт өгсөн мэдүүлгүүдийг хавсрахсан байгаа. Гэр бүлийн ойр дотны найз нөхдийнх нь хамгийн ихний дурдж онцолж байсан зүйл бол Ян Эрик Мариг байнга хянаж цагддаг.
токсик харилцаатай байнга хинтээ байсныг нь шалгааж асууж байгүйсэн. За тэгээд түргүү ууртай уурлахаараа шууд хяналтгүйгээр цохоод авдаг өөрийгөө удирдах чаддгүй тийм эго өндөртөө онгороо авиртай гэсэн мэдүүлгүүд өгсөн байдаг. Нэг удаа тэд салах гээд Марийг клуб дээр ирэхдээ хүүхдүүдэд бодохоор хэцүү байна. Гэхдээ би амьд байгаа нь аз юм да гэж ярьсан байхад нөгөө нэг удаа бол Эрик түүнийг зогсны улмаас маш их цус алдсан гэж хадам ихчтэй ярьж байсан байгаа. Маригийн хувьд бол түүнээс салахыг олон удаа хүсэж байсан ч нэгдүгээрт хүүхдүүдэд тавиад хоёрдугаарт хүсэл сонирхол одоо адилхан дээрэс нь найз нөхдөнд байдаг. Тэгээд нэг л газар бүгдээр амьдарч байгаа болохоор ерөөсөө салж чаддгүй байсан юм байна. Тэгээд Маригийн ганц боломж нь бол найзтай ярихдаа хэрвээ Ян Эрик өөр эмэгтэйтэй болчих юм бол бид салж болно гэсэн тийм бодолтой байсан байгаа. Осол болохоос жилийн өмнө Мари салсан юм байна. Ян Эрик бол өөр хүнтэй болох гэж үзсэн ч удаачгүй тэр хүнээсээ салаад тэр хоёр эргээд нийлчихсэн. За ингээд салж чадахгүй токсик харилцаанд үргэлжилж байх үед Мари өөрийн шархалсан хөхөрсөн биеийн хэсгийн зургийг бол баталгаажуулж аваад энийг ингээд цагдаад өгчих юм бол Ян Эрик зодгоо болж байхаа гэд тэр зургийг хадгалж исэн боловч нэг өдөр тэр зураг нь алга болчихсон байсан гэж найзтай ярьсан байдаг. Тогтсон жишгээр альва нэг хэргийг бол заавал одоо ойр дотных нь хүмүүсийг сэжиглэх үндсэлтэйгээр өртдөг жишгээр цагдаагийнхаа одоо энэ олон гэрчийн мэдүүлснээр Ян Эрикийг сэжиглэх үндсэлтэй болсон. Сэжиглэх үндслэл байгаад нотлох баримт байгаагүй учраас түүний утсыг чимээгүй мөрдөж чагнаж эхэлсэн. Түүнчлэн түүний гэргийн иргэн тойронд одоо хүмүүсээ байршуулад холоос ажиглалт хийж эхэлсэн байгаа. Үүнээс гадна бол ойрын хүмүүсийг нь бол зориуд нүдэн дээр нь байцааж шалгааж байснаар бол ямар нэгэн алдаа гаргаад одоо айгаад ч юм уу сандарсандаа байцаалт өгчих болов гэж бодсон боловч энэ үйл ажиллагаа нь бол бүтээгүй. Иймэрхүү байдлаар ямар нэг сэжигтэй үйлдэл үзүүлээд Маригийн одоо цогцыг нуусан ч юм уу эсвэл ямар нэгэн хэрэг үйлдэлсэн газартаа очих байхаа гэдэг байдлаар ажиглаж эхэлсэн. Энэ хугацаанд бол Ян Эрик тухайн хэргийг мөрдөж байсан байцаагчийг, цагдаа нарыг ажиллаа хийхгүй байна, маш их хугацаа алдаж байна гэх мэтээр шүүмжилж байсан байгаа. За утсыг нь чагнажих хугацаанд бол Марийг ерөөсөө санаж өгүүлж харамссан сэтгэл хөдлөл ерөөсөө гаргахгүй харин ч бүр секс дуудлага хийдэг утаснууд руу залгаад өөрийгөө зугаацуулж байсан баа. Энэ бол надад арай дэндүү санагдсан. Та нарт ч гэсэн тэгж санагдаж байгаа бах. Хоёр хүүхдийнх нь ээж өсвөр наснаасаа эхлээд хамтдаа байсан, жаргал зовлонгоо хуваалцж исэн, хамтран амьдрагч бүсгүй нь алга болчиход байхад тэгээд секс дуудлага хийгээ сууж яадаг ямар их хүн байхав те. За тэгээ иймэрхүү байдалтай ямар нэгэн үр дүнд хүрэхгүй ажиглалт нэлээд удаад сунжраад эхлэхээр нь тэд тактикаа өөрчлөөд тэг гэрийг нэгжих зөвшөөрөл аваад эргэн тойрныг нэгжихээр болдог. За тэгээ ингийн тулд Ян Эрикийг сэжигтнэр төрс саатуулсан баа. Гэрт нь байлахгүйгээр тэгээ цагдаагийнханд нотлох баримт болон цогцыг олохын тулд ерөөсө 4 өдөр л байсан. Яагаад 4 өдөр гэж хэлж байгаа юм бэ гэхээр нөгөө нотлох баримтгүйгээр хүнийг хамаагүй олон хоног хорж болохгүй учраас тэгсэн юм байлээ. Тэгээ энэ хугацаанд тэд бол гэрийн эргэн тойрон гээд бүгдийг нэг нэггүй нэгжиж эхэлсэн. Тэгээ энд нэг зүйлийг дахиж дуурдахад бол тэдний байшин зүгээр нэг жижигхэн байшин биш, өмнө нь нөгөө засварын газар, гараж зэрэг тийм айгүй том хэмжээтэй зүйлийг агуулсан ферм маягийн гэж хэлэхэд болно. Тэд хайлтаа 50-100 метрийн радиуст мөн хаусны гадна талын хэсгийг нэлээд нэгжиж байгаад за өөрсдийнх нь амьдардаг хаус, за нөгөө талын эсрэг талд нь бас нэг хаус он. Тэр хоёрыг ингээ хооронд нь холбоцсон. Ер нь бол хоёр байшингийн хооронд дамжиж явхад болно гэсэн тийм ойлголттой байрлалтай П хэлбэрийн тийм булан хэсэг байсан. Тэгээ тэр булан хэсэгт бол нэг талд нь тулаан үр, нөгөө тулаан үрнийх нь эсрэгтлийн хэсэгт бол ханыг налуулаад тавьсан тийм хуучин өгөрсөн модон зав байсан байна. Тэгээ тэр завыг яг ингээ сайн анзаараад харах юм бол завны байрлалыг нь өөрчлөөд тавьсан нь анзаарагддаг. Та нар одоо яг энэ зураг дээрээс анзаараад харах юм бол хуучин байсан ормон дээд хэсэгт цайраад харагдаж байгаа. За дараагийн зураг дээр завыг өргөөд харахад бол их хэмжээний ухаж онгичсан тийм шавар, тэгшилж янзалсан гутлын мөрс зэрэг байсныг нотлох баримт болгон баримтжуулсан байдаг. Шинжээчид газар доор ямар нэгэн зүйл байгаа эсгийг болгоомжтойгоор шалгатал хатуу зүйл мэдрэгдсэн. За тэгээд тэдний яг мэрэгжлийн онцлогийн үүднээс нэгэн зүйл үнэртэж эхэлсэн нь цогцос гэж тодорхойлдог. Хэргийн газрын үзүүлгийг бол процессын дагуу явуулснаар хар удаар
битүү ороож скотчдсон цогцос нь Мария Самуэлсных болж таардаг. Энэ мэдээг сонссон даруйда хэргийг мөрдөж байсан мөрдөгч Бүрлэн гэдэг төр саадуулах байранд байх Ян Эрик дээр очиод гэрийнх нь гаднаас цогцос олдсон талаар хэлэхэд бол тэр манай гэрийн гадаа юу гэсэн байдалтайгаар юур тийм сэтгэл хөдлөлгүй тоосон шинжгүй хүлээж авдаг. Мөрдөгчийн хувьд бол Ян Эрикийг цочирцсондоо хэрэгээ хүлээх байхаа гэсэн итгэлтэй байсан боловч харин ч эсрэгээрээ тэр бүр үгүйсгсээр л байсан байгаа. Цогцсыг улам бүр сайн шинжилгээний тулд Упсала хот дахь задлан шинжилгээний газарт авчирч шинжилгээд үзэхэд хоолойг нь бол суур утасны утсаар боосон байдалтай, өвхлийн шалтгаан нь амьсгал дутагдлын улмаас амь насаа алдсан гэсэн дүгнэлтэнд хүрдэг байгаа. Тэгээ түүнийг бол олдчих байхаа гэсэн тийм итгэлтэйгээр хайж байсан нутгийн оршин суугчдад нь бол энэ маш хүнд цохилт болсон. Яаж ч бодсон тийм шүү дээ. Ээж нь одоо хажууд нь булаатаа байхад хоёр хүүхэд нь яг эсрэг талд нь байсан тэр туулаатайгаа тэр торон дотор тоглоод байж байсан гэж бодохоор хэний ч санаанд ормооргүй тийм цочрол байсан. Шинжилгээний хэсгийнхэн эзэмшил газрын эргэн тойрон болон гэрийн доторхыг нэгэнгүй нэгжлэг хийж цогцос хийсэн харууд скотч зэрэг нь яг гэрт нь байсныг илрүүлээд тэгээ баталгаажуулахын тулд шинжилгээнд өгч явуулснаар тухайн уут скотч дээр Ян Эрикийн хурууны хий байгааг илрүүлсэн байна. За тэгээд энэ маань бас нэг нотлох баримт болсон. Гэхдээ яг бол хүчтэй нотлох баримт болж чадаагүй. За мөн өмнөх байцаалтан дээр яг Марийг алах болох үед Ян Эрикээс Марийг тухайн үедээ ямар хувц өмсөж явсан бэ гэж асуухад клубийнхээ тийм улаан хар өнгөтэй савхан хүрэмтэй байсан гэсэн нь яг Марийг олох үед бол Мари тэр хувцтайгаа байгаагүй. Гэтэл яг нэгжлэг хийж байх үеэр бол гаражид машин дотор нэг хайрцагт тэр хүрмэн байж байсан олддог. Тэгэхээр энэ Ян Эрикийн өгжсэн мэдүүлэг зөрөөд бас худлаа ярьсан гэдэг нь батлагддаг байгаа. За ингээд 2004 оны 3 сарын 4-нд Мора гэд жижигхэн хотод шүүх хурал нь болсон байгаа. Тэгээ Ян Эрикийн хувьд бол хэрэг хийгээгүйдэг дээрээ баттаа зогсоод хэрэгээс мултарчихна гэсэн 100% итгэлтэйгээр өмгөөлөгчөө хүртэл хүнд гэмт хэрэг дээр ажиллаж байгаагүй жирийн өмгөөлөгч авсан байгаа. За шүүх хурал дээр бол хүрмний талаар асуудал бас хөндөгдсөн байгаа. Гэхдээ Ян Эрик бол үгүйсгсээр л байсан. Тэр хэлэхдээ бол илүү хүрм авчгаад мөнгийг нь төлж чадаагүй болохоор ичээд тэр машин твшин дээр нуучихсан гэсэн нэг тийм тэнэг юм шиг хариулт өгсөнийг прокурор бол аль хэдийн тэр хүрмийг үйлдвэрсэн үйлдвэртэй холбогдоод нийт одоо клубын 17 гишүүд нь мэдүүлгээ өгчихсөн. За тэгээ Мари Ян Эрик хоёрыг оруулаад нийт 19. Тийм болохоор өөр тийм илүү өрөм ерөөсөө үйлдвэрлээгөө болж таардаг. Тэгэхээр одоо бас дахиад худлаа ярьсан гэдэг нь нотлогдож байгаа. Шүүх хурал одоо ингээ явагдаж явах хугацаанд бол ерөнхийдөө өмгөөлөгчөө бас Ян Эрик солиод хүн амны хэрэг дээр ажиллаж исэн тийм мэргэжлийн өмгөөлөгч авсан байгаа. За тэгээд тэр мэргэжлийн өмгөөлөгч нь бол тэр цогцос хийсэн уут скотчн дээр маргаан гаргасан. За Ян Эрикийн хурууны хээ тэн дээр олдсон ч гэсэн Ян Эрик бол тэр хогны уутыг өмнө нь одоо задраад исэн бахаар нь амийг нь тэр скотчоор боож исэн болохоор хурууны хээ нь бүр өмнө нь үлдсэн байсан байна гэх мэтээр үгүйсгсээр байсан. Мөн Марийг хөнөөгөөгүй маргалдаад гараад явсан нь үнэ. Тэгээ өөр хүн хөнөөчхөд гэрээс уут энэ тэр аваад гэрийн хажууд болчихсон байхаа гэх мэт одоо тэний хүний хуурж байгаа юм шиг тийм юм яриад ерөөсө хэрэгээ хүлээхгүй байсан ч шүүх түүнийг 1-р зэргийн хүн амны хэргийн буруутан насаар нь хорих ял онооход Ян Эрик бол давж заалтах гэж байснаа гинт санаагаа өөрчлөөд үннээ хэлэхээр шийддэг байгаа. Бүтэн цаг үргэлжилсэн сонсоход ч хэцүү урт байцаалтын үеэр бол Ян Эрик тэр өдөр юу болсон талаар яриад хэрэгээ хүлээсэн нь бол дээд шүүх рүү давж заалдах үедээ хэрвээ хэрэгээ хүлээчих юм бол баг ял өгөх баха гэд өмгөөлөгчтэйгөө ярилцсаных байсан байгаа. За тэгээ тэр өдөр юу болсон талаар ярихдаа гэртээ оронгуудаа хоёул маргалдаж эхэлсэн. Мари нилээн согтолттой байсан. За тэгээ маргалдаа нь унтлагын өрөөрөө орох үедээ бүр хурцтаад бие рүүгээ одоо асаж эхэлсэн маа. Тэгэнгүүт Ян Эрикийн уур дээцэгтэй хүрээд хяналтаа алдахдаа хажуудаа байсан утасны харилцуурыг аваад ингээ утсаар нь ороож эхэлсэн маа. Уурандаа удаан хугацаанд боож байгаагаа гинт санаад эргээд Марид химэл амьсгаа хийсэн боловч Мари аль хэдийн амьсгал хураасан байсан. За ингээд зочролд орохдоо одоо агуулхад байсан том хар ууд скотч энтрийг авчираад цогцыг ороогоод одоо тэр тулааны үүрний хажуудлын газар дор болсон байгаа. Ер нь бол болсон явдал энэ. За тэгээ дээд шүүх давж залдсныг нь хэрэгсээгүй ялыг нь хിവэр үлдээх үед эргээд
би Марийг хөнөөгөөгүй. Тухайн үед манай агуулга онгорхой байхад тухайн хүн бол Марийг хөнөөчөөд агуулгаас орж скотч аваад тэгээ тэнд булсан байсан гэх мэт одоо хэнийг хураад байгаа юм те тийм зүйл ярьсан ч одоо нэгэнт ялан хэрэгжээд эхэлчихсэн. За хамгийн ихэнд хоригдчихсэн хорих газар нь бол Фалун гэдэг нэг жижигхэн хот байдаг. Тэнд байжгаад тэндээсээ Кумла хотын нэгэн шорон руу шилжээд ялаа эдэлж эхэлсэн байгаа. Ян Эригийн хувьд бол тухайн үедээ 38 таа байсан. Түүнээс хойш 2 ч удаа давж залдсан ч шүүх хүлээж аваагүй. 2018 онд бол 53 настай байх үедээ Apple бод тосгондоо аавынхаа 90 насны төрсөн өдрөөр очиж исэн юм байна. Тэгээ 2025 онд өнгөрсөн онд дахиж давж залдсан ч гэсэндээ гэмт хэрэг үйлдэх магадлалтай гэд одоо зан чанарын хувьд тодорхойлоод тэгээ одоо болтол хоригдсоор л байгаа юм байна. Одоо бол тэр 61 настай юм байна. Клубийн найзууд Ян Эригийн савхин хүрмийг шатаасан гэж ярьж байсан. За тэгээ жил бүр Мария Самуэлсны нэрэмжит мотоспортын уралдааныг зохиосон нь эхний жилдээ 130 мянган крон буюу Монгол мөнгөөр 44 сая 200 мянган төгрөг цуглаад энэ мөнгөөрөө Вансбро хотод эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах, эрхийг нь хамгаалах тийм байр байгуулсан юм байна. За тэгээ мөн тэмцээн сүүлийн 10 жил тасралтгүй зохион байгуулагдсанаар 1 сая швед крон буюу 340 сая төгрөг цуглуулад тэр мөнгөө хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд зориулсан арга хэмжээнд зарцуулсан юм байна. Одоо хүртэл тэр тэмцээн үргэлжлээд тасралтгүй зохион байгуулагддаг юм байна. За ингээд цэл залуугаараа 27 наснда 2 хүүхдийн ээж болоод амьдралын сайхныг амтлаад хайртай залуудаагаа хамт ингээд сайхан амьдрах байхаа гэсэн хүсэл мөрөөдлөөр дүүрэн хөгжилтөө зөндөө олон мөрөөдөлтөй байсан энэ сайхан бүсгүй токсик харилцаатай байсны үүднээс харгас найз залуудаа хөнөөгдсөн ийм харамсалтай түүхийг та бүхэндээ хүргэлээ. За ингээд таны ойр дотны хин нэгэн хүчирхийлэлд өртсөн мөн өртөж байгаа, үргэлжилсээр байгаа бол хүчирхийлэл бол өөрөө зогсдоггүй, улам даймжирдаг. Тэг хуулиар хоригдсон гэмт хэрэг учраас уучлж өнгөрөөлгүй тусламж хүсэх нь хамгийн чухал шүү гэдгийг хэлье. Эрүүл энх амар амгалан хүсье. Дараа 7 хоногийн пүрэв гарагт дараагийнхаа хэрэгээр уулзлаа. Түр баяртай.